За сайн байцгаана уу миний Монголын YouTube арт түмээ. Ингээд шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ хэдүүлээ Франц Кафка зохиолчийн Хуврал гэх туужийн тухай ярилцсан. За тэгээд энэ Хуврал гэх тууж бол ер нь миний амьдралд маш гүн гүнзгийгээр юм нөлөөлжсөн ном баггүй дээ. Би ингээд анх 2 дугаар курстээ энийг уншаад оршихуун хямралд ороод тэр оршихуун хямралаа ингээд бүр давж туулаад тэрнээсээ идэгрээд тэг ингээд айгуу гоё тийм сэтгэл зүйн эрүүлэр ингээд амьдралд хандах болоход маань нөлөөлсөн маш олон уран зохиолын номуудын одоо топ ихний 3-т бол ялцчихгүй ингэж орж идэг ном байдаг. Одоо оршихуун асуудлууд гээ хэлэхээр те надаа ингэж санагдаад байдаг байхгүй юу? Хүн ингэж өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийнхөө дотоод хүнийг мэдэх, ойлгох, хүлээн зөвшөөрөх, өөрийгөө тэр гадаад орчиндөө эргэн тойронд байгаа хүмүүсийнхаа дунд нийгэмдээ ямар байр суурь, ямар үн цэнтэйгээр оршин байдгийг, амьдрдгийг гэдгийг одоо ер нь нийтлүүлээд ингээд багцлуулаад тий хүний одоо амьдралын утга учир гэдэг ч юм уу тэр бүх зүйлсийг илэрхийлдэг зүйлийг бол би оршихуун асуудал гэж боддог байхгүй. Тэгэнгүүт энэ Франц Кафкагийн Хуврал гэдэг тууж бол тухайн хүний оршихуун асуудлууд дийг илэрхийлсэн утга уран зохиолоор бичсэн тий хүний мэдрэмжүүд тэр нэг ингээд сэтгэл дотор өөрийгөө ойлгуулж илэрхийлж чадахгүй ганцаардсан бачуурсан тэр мэдрэмжийг утга уран зохиолоор ингэж илэрхийлсэн номуудын одоо ялцчгүй ноён оргил гэж би боддог байхгүй тий. Тэгээ тэр номынхоо тухай өнөөдөр ингэ ярих чинь. Тэгээд номоо ярих гад би бүр ингэ цаасан дээр юм бичээд ингэ бэлдсэн байна. За тэгээд хэдүүлээ бол ингэ номоо ярихаас өмнө тий Франц Кафка гэдэг зохиолчийнхоо талаар заавалчгүй мэддэг болсон байх шаардлагатай. Одоо энэ Хуврал гэдэг туужигтэй зохиолчийг нь ярихгүйгээр дурдж өнгөрнө гэдэг бол бүр байж боломгүй асуудал болж хувирж байгаа байхгүй юу. Тэгээ яагаад гэхлээр одоо энэ ном бол өөрөө хүн өөрийнхөө дотоод хүнээс ялгарч байгаа тэр дэлгэрж байгаа хүсэл, тэмүүлэл, хувь хүнээрээ, бие хүнээрээ өөрийнхөө одоо дотоод хүнээрээ оршин байх тэр одоо орон зайгаа бусдын одоо дарамт шахалтаар ингэж хавчиг дуулж тэрийг ил гаргаж өөрийгөө дотоод хүсэл тэмүүлэл ингэж илэрхийлж чадахгүй байх үед хүн ямар их ганцаардлыг мэдэрдэг вэ гэдгийг ер нь илэрхийлдэг ном багхгүй те гүн гүнзгий юм том зургаар харж байгаа утга учраараа бол за одоо тэгэнгүүт хэдүүлээ ингээд зохиолчийнхоо амьдралаас ингээд багаан ингээд хэсгүүдийг ингээд би дурдаад өнгөрөөл л доо те тэгэхээр та хэд ингээд номынхоо үйл явдлыг номынхоо утга учирыг бүр гүн гүнзгий ингээд ойлгоно гэсэн үг ахна шүү дээ те тэгэнгүүт манай Франц Кафка бол еврей гаралтай одоо багаасаа эцгийнхаа маш хатуу чанд хүмүүжил дунд өсөж төлөвшсөн хүүхэд байсан байна. Тэгээд уг нь бол тэр Франц Кафкагийн дотоод сэтгэл нь, дотоод хүн нь, дотоод мэдрэмжүүд нь маш зөөлхөн, инэрэнгүү юм одоо утга уран зохиолд ингэж уярч хайлдаг, дуралдаг тийм сэтгэл мэдрэмж байсан авчиг түүнийг нь бол аав нь ингэ насан туршид нь тийм чи бол ингээд нийгэмдээ эрх мэдэлтэй тийм боловсралтай хатуу чанд эр хүн болох хэвээр тий чи бол хуульч мэрэгжилтэй болох хэвээр чи уран зохиол утга гэдэг зүйлсээр бол ингээд амьсгалж амьдрах ёсгүй хүн гэж одоо айгүйх хааж боодог байсан байна л да тий ингээд тэр хүний хийж байгаа Франц Кафкагийн хийж байгаа зүйлсэд одоо тэр аавынх нь сэтгэл хизээж хандаггүй те үргэлж одоо ингээд хүүгээ илүү их амжилт гаргах, илүү сайн байх, чи энээс илүү чадна гэдэг ч юм уу те нэг тийм амар манипулятор одоо аавтайгаар манай Франц Кафка амьдэрсэн байна л да тий. За тэгж явж байгаад манай Франц Кафка 17 18 нас хүрээд хуулийн сургууль сурсан байдаг. Тэгээд хуулийн сургууль сурч исэн тухайн цаг хугацаа бол гэрээсээ хол тэгээд тухайн цаг хугацааг ер нь тэр одоо Франц Кафкагийн амьдралдаа мэдэрч исэн маш их ганцаардлуудын хамгийн одоо оргил үеүүдийн нэг гэж бол тэмдэглэж үлдээсэн байдаг юм тий. Өдөр нь ингээ хичээлдээ сууж явчаад оройн нь ингээд гэртээ байж байхдаа маш их ганцаардлыг мэдэрдэг. Тэгээ тэр ганцаардалт нь утга уран зохиол тэгээ яруу найраг бол түнд одоо маш их хань болдог байсан байна. Тэгэд ер нь түрүү нөгөө хэлсэн шүү дээ тий ингээд ганцаардал гэдэг зүйл бол хүн өөрийнхөө энэ дотоодоос гарч ирж байгаа тэр сэтгэл мэдрэмжийг одоо үргэлж үгүйсгүүлж явах үед тий өөрөө тэр хүсэл мэдрэмжээ ингээд даах чадахгүй байгаагаа бас ингээд мэдж байгаа ухамсарлаж байгаа үед бол тэр хүн нөгөө
ойлгогдохгүй байж тээ. Өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөхдөггүй шүү дээ. Өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөхдөх бүр тэр боломж нөхцөлнч байхгүй байгаа учраас ингээд маш их ганцаардлыг мэдэрдэг. Одоо маш их юм хавчигдсан, боогдсон, тийм бачуурсан мэдрэмжийг энэ дотроо ингээд мэдэрдэг байсан байна. Тэгээд яг тэр их сургуулийн тэр ганцаардсан он цагуудад болвол түүний одоо тий бас нэлээд алдартай ингээд бүтээлүүд болвол ингээд бичигдэж ингээд гарсан байдаг. Тэгээ ер нь манай Франц Кафка амьдралынхаа туршид болвол хүнтэй ерөөсөө албан ёсоор гэр бүл болоогүй, хүүхэд гаргаагүй те. Айгүй олон удаа ингээд хоёр эмэгтэйтэй сүү тавиад болоод ингээд явдаг байсан. Тэгээд одоо сэтгэл зүйчүүд болвол Франц Кафкагийн сүү тавиад болдог. Тэгээ хүнтэй ерөөсөө гэрэлдэггүй, хүүхэд мөхөд гаргадаггүй тэр сэтгэл зүйн онцлогийг тайлбарлахдаа болвол тэ нөгөө нэг эцэгтэй насан туршдаа захирагдаж тэ хянагдаж амьдарсаар байгаад нэг тийм айцтай болцсон байх нь л тэ хин нэгэн хүнд одоо хин нэгэн хүнтэй ингээд хамааралтай dependent байх вэ гэдгээс үргэлж ингээд айдаг тэ ингээд ганцаараа биеэ даасан ийм зөөлөн тэр нэг нэмгэн тэ fragile сэтгэл мэдрэмжтэйгээрээ ингээд ганцаараа бие даагаад ингээд амьдрахыг тэр хүн ингээд хүсэжсэн байх нь. Тэгээд амьдралынхаа сүүлийн жилд бол нэг юм хтэйтэй ингээд танилцаад түнтэйгээ ингээд айгу аз жаргалтай амьдарсан. Тэгж аз жаргалтай амьдарч агаад одоо өвчин тусаад тэ тэрэн тэгтээ нөгөө уушиг гэдэг дотоод эрхтний өвчин байж таарад тэгээ тэр өвчнөөсөө болоод ингээд бурхан болсон байдаг. Тэгж өвдөгтөө тэгтээ ингээд найзтайгаа харьцажсэн харилцаа тэр цагтлууд дээрээ болвол тэр нөгөө сүүлд учирсан эмхтэй нь яг өөрийг нь байгаа чигээр нь хүн чигээр нь хүлээн зөвшөөрж хайрлаад тэр утга уран зохиолд хайртай дуртай байгаагаар нь тэр эмзэг мэдрэмтгий шаналмтгай тэр зан чанарыг нь хүртэл хүлээн зөвшөөрч ингэж хайрладаг байсан учраас тухайн харилцаа нь бол түүний амьдралдаа ингэж хүртэж мэдэрч одоо дурлж исэн тийм хамгийн тайван хамгийн одоо тийм эрхчлөөтэй хайр байсан гэж одоо өөрөө тэмдэглэлтэй бол дурдж үлдээсэн байдаг бахны. За ер нь бол нэг иймэрхүү дотоод хүнтэй зохиолч. За одоо хэдүүлээ шууд гол үйл явдал руугаа оръё те. Ном руугаа орцгоё. Тэнгүүд манай гол дүрийн эрэхтэй бол өглөөс эрэхтэй шавж болсон байгаагаар үйл явдал маань шууд өрнөл маань эхэлдэг те. Тэнгүүд манай Григори Замза бол өөрийгөө шавж болсон байгааг ингээд сэрээд хамаг биеийг ингээд шархирч өвдөөд те маш таагүй, маш тухгүй мэдрэмж мэдэрж байгаа мөртлөнгөөсөө ингээд өөрийгөө маш тайван байх гэж амар хичээдэг. Тэгээ ингээд өглөөс эрэнгүүтлээ хөл рүүгээ ингээд харсан чинь хөлнүүд нь ингээд яг юм арзалзаад тэг ингээд яг шавьчны хөл болцсон байгааг ингээд хардаг. Тэгэд Григори Замза яагаад тухайн үедээ ингээд айж сандарч очихгүй байгаа нь би ирбэг ингээд шавьж болцсон байсан бол би бол ингээд сандраа буу юм болох байхгүй. Тэнгүүд яагаад Замза тэндээс сандрахгүй байгаа юм гэхлээр ер нь нилээ их тэгж хар дардаг тийм нилээ их тэгж өөрийгөө шавьж ямар нэгэн амтан болцсон байна гэж ингэж бодоод хүүтэн хөлсөнд цувж сэрдэг байсан байхгүй. Тийм байсан учраас энэ удаа бас л өөрийгөө зүүдэл чинь ч юм уу эсвэл хийм харж ийн гэж бодоо тайван байсан те тэг ингээд хэсэг жоохон ингээ хөвтөд өөрийгөө тайвшруулчвал энэ зүгээр болчихно гэж бодож исэн. Тэгсэн чинь манай хүн зүгээр болтгоо те. Тэгжсэн чинь нөгөө хүн чинь ингээд ажилдаа явах цаг нь ингээ өнгөрчөөд байхад орноосоо босгүй ангууд гэрийнх нь ингээд гайхаад тэ хаалгыг нь тогсож байгаа байхгүй юу. Григори чи ингээд яагаад босгүй байна юу болж байна тэ чи зүгээр үү гэ ингээд хаалгыг нь нүддэг. Тэгсэн чинь Замза тэ тэндээсээ ингээд би зүгээрээ би яагаач вэ тэ би ингээд жоохон хөвтөд амарчвал зүгээр болчихно би жоохон ядарсан юм шиг байна гэж хариулдаг. Тэгсэн чи гэрийнх нь ингээ хэсэг байж байгаа яваад өгдөг байхгүй юу. За тэгээ ээжсэн чинь тэ нилээ хугацаа өнгөрөнд манай Замза чинь нөгөө хөтөө хөлсөн цаваал биеийн шархираал ингээл хөвтөлэн тэгжсэн чинь ажил олгогч нь ахлах нь хүрээд ирдэг байхгүй юу. Тэгээд ахлах нь ирэнгүүтлээ тэ чи ингээд ажил төрөл салгардуулаад чи ингээд яагаад ингээд ажилдаа ирэхгүй болчуу чи ямар хариуцлагагүй юм гэх мэтчлээ ингээд үгээр ингээд загинж эхэлдэг те. Яг тухайн үед бид нэр Григори Замзаг хэр хариуцлагатай ажилтан болохыг нь одоо Григоригийн өөрийн бодлоос ингэж бид хэд сонсож аав те. Манай муурнаас бит цочоорой. За тэгсэн чинь Замза ингэж бодож байгаа байхгүй юу. Замза бол анх ингээд Григори Замза бол анх юм офисын ажилтан байсан. Тэгээ офисын ажилтан байжсэн чи аав нь ингээд маш их үр тавиад тэгээ тэр өрийг нь дарахын тулд манай Замза тэр тог тухтай офисын ажлаасаа гараад им одоо 8 эрхэлдэг тий нааш цаашаа ингээд хөдөө гадаа явал 8 хийдэг тийм борлуулалтын ажилтны ингээд ажил хийхэр болдог.
Тэгээ ер нь бол хэдэн жилийн турш ажиллахдаа ямар нэгэн ээлж амар тааваагүй хагас самбтай сайнгүй ингээд амар ажилдаг байсан байгаа байхгүй тий. Тэгээд хэдэн жилийн турш амар ажилласан хагас самбтай сайн жамраагүй гэ ингээд бодглохлоор энэ хүн болвол ингээд одоогийн хэллэгээр шууд burn out болсон байгааг нь битгэд шууд анзаарч мэдэж болохоор байгаа байхгүй тий. Тэгээ ингээд ажил олгогч нь тий ингээд ганцхан өглөө орноосоо босч чадахгүй би энэ өвдөөд нэг ганц 2 цаг ажилласаа хоцорсон чинь тий хорвоо дэлхийн хамгийн муу хүн болгоол тэнд чи өстэй ажилласаа хоцорлоо чи ажил салгардууллаа гэд ингээд уурлаад байгаа байхгүй. Тэнгүүд тий тэр хүн амар олон жилийн турш ингээд амар хариуцлагатай ажилласан биш. Тэнгүүд тэр олон жилийн хариуцлагатай ажилласан тэр олон жилийн нойр хойлгүй зүтгэсэн зүтгэлийг нь тий ингээд ганцхан өдрийнх нь ажлаас хоцорлолтоор нь тий ингээд тэр хүнийг хорвоогийн хамгийн муу хүн мэтээр ингээд яриад загнаад байгаа байхгүй тий энэ нь бол надад амар муухай санагдчихсан тэр үедээ. За тэгээд манай Григори замдаа дотроо бодно тий тухайн одоо миний саяны ярьсан тэр бүх зүйлсүүдийг дүгнсэн нэг өгүүлбэрийг хэлэн тий ажилчид ямар өвөөгүй лөөчд биш тий ингээд ганц өдөр би энэ өвдөд ажилласаа салгардж байхад чинь бүх юмыг ингээд байхгүй болгоод бүх юмыг ингээд буруу хийсэн юм шигээр ингэж хандах чинь ингээд юу вэ гэж ингэж боддог байхгүй. Тэгж байгаа манай Григори заамжаа ингээд би одоо бослоо, би жоохон байжгаад эндээсээ гарлаа, би өөрөө жоохон бие маань таагүй байна, тухгүй байна гэд ингээд хилээд илэрхийлээд идэг байхгүй. Тэгсэн чинь тэр Григори заамжаагийн хэлж байгаа үгийг түүний сүр хинч ойлгохгүй байгааг би тэгэхэд бас нэг үйл явдлаар бас мэдэж аавн те яадаг гэсэн чинь нөгөө ахлах нь хүн ингээд чамд зориулаад ажлын цагаасаа хомслоод энд ирээд чамайг авах гад ингээд ирцэн байхад чинь чи өөдөөс хүн ёсоор ядаж мэдлчихгүй ингээд өөдөөс зүгээр бархираад ах юм аа гэж хэлдэг тий. Тэгээ манай Григори заамзаа бол тэнд ингээд өөрийнхөө чадлаар өөрийгөө илэрхийлэх гээд ингээд хэлээд байгаа байхгүй. Гэтэл түүний хоолой тэрний бие нэгэнт ингээд шавж болцсон учраас түүний яриаг хэн ч ойлгож чадахгүй байна тий. За тэгээ энэ дээрээс бас нэг юмыг айгу тодтогч хэлэхгүй бол болохгүй юм шиг гинт санагдлаа. Манай Франц Кафка бол номоо хэвлүүлж захтаа тий миний номны хавцсан дээр юусоо шавж битгий оруулаарай гэж хэлдэг аахгүй юу. Гэвчиг нөгөө хэвлэлийн газрууд ч юм бол хүмүүсийн анхаарлыг татахын тулд мэдээж шавж оруулна шүү дээ. Тэгээ яагаад шавж битгий оруулаарай гэж хэлээд байгаа юм гэхлээр Григори заамзаа хэдийгээр ингэж шавж болж хувирсан ч гэсэн тэгээ физикли ингээ хувирчлаа гэж номон дээрээ ингэж төлөөлүүлж шавжаар бичиж байгаа боловч тэр юусоо шавж болж хувираагүй те тэр зүгээр л нөгөө хоршихуун хувьд хүн биш болцоод байгааг л шавжаар илэрхийлээд байгаа гэсэн үг. Хүмүүсийн бусдын хувьд те хүн биш болсон одоо хүний орон цаг зүгээр ингээ шавж болсон байгааг шавж шиг одоо ийм ямар ч хэрэгцээгүй амтан болсон байгааг л ингээд шавжаар илэрхийлж физикли гаргаж ирж бичээд байгаа байхгүй те. За энэ дээр нэмээд бас нэг хоёр үйл явдал болдог байхгүй те. Манай заамзаа ингээ өглөөс сэрэнгүүтлээ биеийн шархирч өвдөж байгаа ингээ мэдэрч байгаа штэ те. Тэнгүүд хүн одоо өөртөө хайртай өөрийгөө боддог хүн болвол те биеийн шархирч өвдөд маш тухгүй сэрх юм болвол надаа юу болчихв? Миний би яага өвдөдөө надаа юу тохиолдоод байна гэж хамгийн түрүүнд бодох ёстой байтал манай заамзаа хамгийн түрүүнд юу боддог гэхэлэр яна би ажиллаас хоцорчих үү дээ. Яна надаас болоод ингээд би өнөөдөр ажилдаа явахгүй болол те одоо манай гэрийнхэн мөнгө төгрөг олох хүн байхгүй тэд нар маань ингээд хоол ундгүй болно энэ тэрийг ингээд цаашаа амар олон асуудлуудыг тэр хүн ингээд хөрх юмдан дотроо бодох зур аргагүй нөхцөлтэй байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь манай заамзаа ингээд биеийн тавгүй ингээд байж хахад хаалга малгай онгоолгож чадахгүй тий орноосоо босч чадахгүй байж хахад гэрийнхэн сандралдаад түүнийг ингээд түнд санаа зовоод халамжилж бодож явахад манай заамзаад маш их тийм хайр халамж маш их тийм дулаан мэдрэмж тий аз жаргал ингээд мэдрэгддэг. Тухайн үед өөрөө түндээ ингээд тийм гэрийнхэн сандралдж байгаад ингээд лоуки баярлаад байгаа байхгүй тий. Тэг ингээд түрүүнээс хойш ингээд ярьсан тэр нэг жоохон үйл явдал бол яг үндэ эхний 10-20 хуудсанд л ингээд багтж байгаа. Тэнгүүд тэр эхний 10-20 хуудасаас бид нар маш их зүйлийг мэдэж авч болж байгаа байхгүй тийм. Нэгдүгээрт манай заамзаа шавж болж хувиран хувиртлаа. Ямар ч тий амралтгүй өөрийнхөө одоо биеийг бодохгүйгээр ажиллаад хөдөлмөрлөсөн байна тий. За тэгэнгүүт нөгөө талаар өглөө босоод хамгийн түрүүнд нөгөө шавж болоод биеийн шархирч өвдөж байхад өөрийгөө яаж ийн гэж чагнаж бодохоос өмнө өөрөг хариуцлага хамгийн түрүүнд эхэлж бодоод байна тий. За үүний дараагаар гэр бүлийнх нь угаасаа түүнийг ингэж хайр халамжилж тий зүгээр л түүнийг өвдсөн байгаад зүгээр л түүнийг өрөөнөөсөө гарч ирэхгүй байгаад сандралдж байгаад ингэж баярлаад байна тий зүгээр л түүнд баярлаад байгаа байхгүй юу.
За нэг иймэрхүү юмыг ингээд хэдүүлээ эхний ээлжинд ингээд анзаараад харсан байхад их хэрэгтэй. За тэгээд манай зам заа бол ингээд арай хийж буу юм болоод ингээд өрөөнөөсөө гарах гад ингээд оролддог байхгүй тий. Тэнгүүт манай зам заа бол нэг юм эдий гэрээний том юм жом ч юм уу цох ч юм уу тийм амтан болоод ингээд хувирсан. Тэнгүүт манай гэрийнхэн чинь ингээд түүнийг харангуутлаа сандарч мэгдээд буу юм болж байгаа шүү дээ. Ээж нь ухаалдаал охин дунд тэргээр орлол. Тэгээ нөгөө ажил олгогч чинь зам заагийн хувирсан байгааг хараад айгаал сандраа шууд гэрээс нь гараа авчиж байгаа байхгүй. Тэгжсэн чинь нөгөө зам заа чинь тий би зүгээр байгаа би ингээд заамзаа байна би ингээд жом амтан бишээ би заамзаа байна гэж өөрийгөө илэрхийлэх гээд нөгөө гэрийнхэн руугаа ингээд барихраад ингээд өдөөс нь яваад байгаа байхгүй тий тэнгүүт шууд аав нь ингээд нэг алим барьж авангуутлаа тэр Григорийг ингээд нуруу руу шийдсэн чинь тэр алим ингээд зоогдчихдаг тий тэнгүүд хүний бие чинь бол ийм арьстай штэ тэнгүүд шавжны гадаргуу бол нэг тийм хальс шиг бүрхүүлтэй байдаг тий тэнгүүд яг тийм хальс шиг бүрхүүлтэй байгаа учраас алим шууд явжчиод ингээд зоогдчихж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд шавж бүр одоо зам заа бол тэ ингээд ядарснаасаа болоод юу ч болж хуурч болох байсан байхгүй. Гэтэл яагаад Франц Кафка үүнийг шавж болгосон гэдэг нэг асуултанд тэ ингээд хариулж болох нэг хариулт байгаа байхгүй тэ. Шавжны бие гадаргуу бол нэгдүгээрт маш имзэг. Тэг ингээ алим ингээ шидэнгүүд шууд тэр нуруу нь очоод ингээ бяцраад нүх цоорхоо үүсээд алим яваад орчлоо штэ. Тийм хэмжээний fragile имзэг гадаргуутай тий нөгөө талаас тий ингээд шавж бол хүний ямар ч амтан бол хүний хэлээр ингээ ярьж чадахгүй тий. Тэг ингээд нөгөө нэг ингээд гэр бүлийнхаа л төлөө өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөдөг тийм өөрийнхөө хүсэл сонирхол хэрэгцээг ардаа хаяад тэр ингээд өөрийнхөө дуртай офисын хийдэг ажиллаа болоод 8-аачин болоод аавынхаа тавьсан өрийг дарах гад тий өдөр шөнөгүй нойр хойлоо хугслан барин тэгж ажиллаж байгаа хүн ямаараа өөрийнхөө хүсэл сонирхол хэрэгцээг гатгшаа гаргаж ирж ярихын тий тэгэх ингээд боломжгүй байхгүй юу. Тийм ч утгаараа нөгөө нэг ингээд шавжны тэр хувирсан амьтны хэлийг Франц Кафка өөрөө одоо зам маань өөрөө ойлгоод байгаа боловч гадаад нь эргэн тойронд нь байгаа хүмүүс юусоо ойлгохгүй тэр хүний хэлээд байгаа яриад байгааг ойлгохгүй хүлээж авч чадахгүй зүгээр л тэр ингээд бархиран шиг ингээд сонсогдоод байгаа байхгүй тий. Үүгээр бас ингээд шавж болж хувирж байгааг нь яг ч шавж биштэй яалтчгүй ингээд дотоод хүсэл хэрэгцээнд хязгаарлагдаж энэ сэтгэл дотор нь маш гүн гүнзгий юм хоосон орон зай үүсцэн байгаа ганцаарцсан хүнийг одоо ингээ ялч төлөвлүүлж бичээд байгаа байхгүй юу тий. За одоо ингээ ер нь эхний хэсэг бол яг энэ үрээд ингээ дуусч байгаа. За дараагийн хэсгүүдэд бол хэдүүлээ тий заам зааг одоо шавж болж хувирахаас өмнө гэр бүлийнхэн түнтэй яаж харилцдаг байсан шавж болж болсныхын дараа ингээд яаж харилцаж байгаа юм тэр заам заа бол гэр бүлийнхнийхээ хувьд ямар үүрэг оролтой ямар одоо үн цэнтэй хүн байжгаад ямар үүрэг оролтой ямар үн цэнтэй шавж болж хувирж байгаа гэдэг одоо ийм харьцуулалтууд гарсан хэсгүүд бол үргэлжлэн л те тэнгууд манай заам заа ингээд хүн байх үедээ те мэдээж түүний одоо гаргасан амжилтууд түүнийг одоо хайрлах одоо хүн чигээр нь хүлээж авах гэдэг ч юм уу те тэр нэг гэр бүлийн гишүүн байлгаж тэр хүнийг ингэж одоо байгааг нь ингэж хүндлэх тэр орон зай тэр орчин нөхцөлийг ямар зүйл хангагдчихийж гүйцэлддэг байсан гэхлээр манай зам заагийн одоо ажил хийгээд олж ирсэн ингээ мөнгөө ширээн дээр ингээ авчирж ирээд тавихад гэрийнхэнтэй вау зам заа чи бол бидний хайртай хүү вау зам заа чи ямар хайрлаж бахархаж хүндрэлмээр хүн бэ тэ гэж хүлээж авдаг байсан байх нэ. Тэгээ зам заа бол тэ ингээ амтан болж хувирхаас өмнө бол ажил олгогч молгогч нь угаасаа мэдээж амар муухай штэ тэ чи ингээд өвхөөгүй л бол ажилдаа ир гэдэг одоо тийм төрлийн ажил олгогч байж л дээ. Тэгээд маш муухай аштай байсан болохоор замдаа тэр ажлыг хаяад ингээ гарч яваад зүгээр өөрийнхөө хүссэн юмыг ингээ хиймээр байсан боловч гэр бүлийнхнийгаа бодохоор тэр аавынхаа тавьсан өрийг бодохоор те яалтчгүй эмхтэй дүүгээ ингээ бас боловсралтай сайн хүн болгоод гой сайхан хүний эхнэр болгоод ингээ сайхан амьдруулчих юмсан гэдэг тэр нэг хүслээсээ болоод манай зам за тэр одоо ажил олгогчийнхаа муухай ашуудыг ингээ төвчээл ажиллаа хийгээд яваад байдаг гэсэн тийм хүн байгаа байхгүй тийм. За тэгжсэн чинь манай зам за чинь шавж болоо хувирсан штэ ингээ шавж болоо хувирчаар тэр хүнтэй хүмүүс юу нь яаж харьцах вэ те. Гэр бүлийнхэн бол эхлээд манай зам заг тий буцаад ингээ хүн болоод хувирчин буцаад энгийн төрхөмдөө очичин буцаад манай амьдрал ингээ энгийн болно гэсэн асар том хүлээлттэй тэг итгэл найдвартайгаар амьдарч исэн. Тэг тийм ч болохоор одоо
тэдгээр хүмүүс бол те ингээл гоё сайхан хоолунд өөртөө иддэг хоолунднаас ингээл өгдөг ч юм уу те өрөөг нь ингээл ороод цэвэрлдэг салхи хаалгыг цонхыг нь онгоолгоод салхи цэвэрлүүлээл ингээл агаар сэлгээл те тэр мэт байдлаар манай зам заг ингээд халамжилдаг байсан. А тэгжийснаа яваандаа нөгөө нэг хоол нь илжирч муудсан хоол болж хувирж байгаа. Нөгөө цэвэрлдэг өрөөнүүд нь юун цэвэрлэх ингээ тоос шорондоо дарагдаж эхэлж байгаа. Тэ манай зам за ер нь насан туршдаа угаасаа л өөрийнхөө ингээд хүсэл хэрэгцээг үргэлж ингэж дарж үргэлж өөрийгөө тэрийг илэрхийлэхгүй ингээд амьдрдаг байсан шавж болсон хойноо тэг нөгөө илжирсэн хоол өгж жоод үйдэн тэг би уг нь ингээд тэг гэр бүлийн халуун дулаантай тийм гоё хоол идмээр байгаа ч гэсэндээ надаа илжиж ялцарсан хоол би угаасаа шавж болоод хувирсан болохоор энэ надаа бараг илүү зүгээр нөө зүгээр тэг би уг нь ингээд цэвэрхэн тогтоо өрөөнд ингээд амьдрмаар байна л да. Гэхдээ ингээд надад энэ хэд маань ингээд надаас айгаад байгаа учраас миний өрөө рүү орж ирж ингээд цэвэрлж өгөхгүй байгаа учраас зүгээрээ би ийм тоос шороотой өрөөнд амьдэрсэн ч зүгээр гээд зүгээр л тэр хүн юу хүсэж байгаа биш тэр хүний гэр бүлийнхэн юу өгж байгааг зүгээр л хүлээж аваад байгаа байхгүй тий. Гэтэл гэр бүлийнхэн тэр хүнийг манай заам заг шавж болоогүй хүн ах уу цаг хугацаанд нь тий бүр эцэст нь дуустал ингээд бүр шавж болон болтол нь холгож амьдэрсэн байгаа байхгүй юу. Аав нь ингээл амар үр мөр тавиал тэр өрөө ингээл зөвхөн хүүн ганцаараа хөдөлмөрлөж олоод тэгснээ тэр үр тавьсан хүн нь ажил хөдөлмөр хэрхэлэхгүй те зүгээр л гэртээ ингээ сонин уншаа байж идэг ийм аав байж л те. За тэгээд охин дүү болвол ингээл гой саяхан сургууль мургуул сурдаг хөгжмийн хичээл сууж муудаг те. Ингээл ах нь бол өөрийнх нь төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгааг ингээ мэддэг тэвнийг ингэж хүндэтгэж хүлээж авдаг те. Ээж нь бол мэдээж ихийн ямар ч нөхцөлгүй хайраар хүүгээ хайрладаг. Ийм байсан байна. Тэг ингээд ээж бол нөгөө хүүгийнхаа өрөөрөө ингээл байн ингээл ороод хармаар хүүгээ ингээл санаал хүн болоо хувирж уу яаж уу гэл ингээл эргэж тойрмоор санагддаг болчих. Манай тэр ээжийн би хаа жоохон өвддөг муу юм болохоор нөгөө цох болсон хүүгээ харангуутлаа ухаалтаж унаад идэг болохоор сүултээ заамзаач гэсэндээ ээж бараг бити орж ирээсэ гэж боддог тий. Хэдийгээр ээжийг ингээд үнэхээр амар санаж байгаа боловч. За тэгээд манай заамзааг одоо ингээд сонсоод ахлаар тий ер нь ингээд аль болох тэр нэг харанхуй өрөөнд ингээд ганцаараа хоол ундн ч муудаад ингээд тоос шороотой нөхцөлд жигхэн ингээд шавжны амьдралаар амьдарч байгаа байхгүй юу. Тэг ингээд уг нь бол эн чинь хүн штэ. Уг нь хүн байхгүй зүгээр л физикли шавж болоо хувирчжээ гэд номон дээр бичсэн байгаа боловч энэ ингээд дотроо юм мэдрээд байгаа байхгүй те. Би уг нь гоё хоол идмээр энэ тэгтээ зүгээрээ гэх ингээд дотроо бүр шийдвэр гаргаад байгаа байхгүй юу. За тэгээд дүү нь бол тэр нэг хоол ундыг нь оруулж ирж өгөн тэр өрөө мөрөөг нь ингээд цэвэрлэн дүү нь л одоо зам затай ингээд шууд ойр харцаад байгаа байхгүй юу. Дүүгээ ингээ өрөө рүү н орж ирэхэд ингээ юм ярмаар байвчиг нөгөө юм ярьсан ч түүнийг ойлгохгүй штэ ингээд бархираад байгаа учраас тийм байгаа болохоор ингээд бүр дотор нь бачуураад те өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа да ингээ гуниглаад бачуураад шимшрээд ингээд сэтгэл нь маш хэцүү болж байгаа байхгүй. Тэгээ яг тэр маш хэцүү байгаа мэдрэмжтэйгээ одоо маш муу хоол ундтайгаар ганцаардсан байдалтайгаар ингээд удаан хугацаанд ингээд тэр өрөөнд амьдарж байгаа байхгүй. Тэгээ энэ тэндээс ингээ гадаад орчны харилцаа юу ч байхгүй ингээд хөр хямтай амьдарж байгаа. За ингээд одоо гэр бүлийн зам затай харилцаа бол нэг иймэрхүү төвшөнд явж гин те. За тэнгууд нөгөө гэр бүлийнхнийг тэр чигээр нь санхүүгээр ингэж тэтгдэг байсан ганц хөдөлмөр эрхэлдэг байсан хүн нь шавж болоо хувирчхаар манай гэр бүлийнхний санхүүгийн байдал айгүй хэцүү болно шүү дээ. Нөгөө өөр ширээ дарна. Тэгээ дээрэс нь манай Франц Кафка чинь заамзаа чинь те им гэрийнхэндээ маш гоё юм том хоёр давхар байшин ингээ аваад өгсөн. Тэгээ тэрийг maintain одоо авч явнаа. Урсгал зардал мардлаа ингээд төлөөд ингээд авч явна. Дүүгийн сургуулийн боловсролын төлбөр энэ тэрэ хоол унд тэр хүмүүсийн ходоод руу орох хоол ундны төлбөр энэ тэрэ бол мэдээж одоо тий өмнө ингээд цатгалан сайхан амьдарч исэн хүмүүс чинь гинт ингээд хэцүү нөхцөлд ороод ирэхлээр сэтгэл санаа манаа ч гэсэндээ айгу докторгүй хэцүү болно те энэ бол бүр ингээд ойлгож угаасаа хүлээж авч болохоос нөхцөлөд л байгаа байхгүй юу. За тэгжсэн чинь манай аав бол ингээд ажил хөдөлмөр эрхлэх ёстой болно. Тэг хамгийн амар нь те заамзаа тэр өдөр ингээд одоо заамзаагийн шавж болж хувирсан тэр өдөр нь шууд аав нь тэг ингээд нэг юм авдраасаа үр ширийнхэн ном дэвтрийг ингээд гаргаж ирээд те санхүү мөнгө одоо юу болж байгаа вэ яаж байгаа вэ гэд гинт тэрнийхээ ингээд тооцоолыг хийгээд эхэлдэг тий. Тэгжсэн чинь манай аав тий амар их үр тавиад тэр оо бизнес ингээд дампуурсан тэр үедээ нилээ их хөрөнгийг тэр дампуурлаас үлдсэн хөрөнгийг ингээд цааш нь хадгалаад аваад үлдсэн байсан байгаа байхгүй.
тэрийг яах чам. Тэг манай заам за тэр өрийг нь дарах гээд өдөр шөнөгөө ажиллаж байхад тэр өрөндөө ингээд нэмэрлээ тийшээ өгцөн байсан бол зам за ядаж арай жоохон ч ихсэн амралттай ажиллах боломжтой байсан байхгүй тий. Тэгтэл тэр хүн хүүгээ ерөөсөө бодоогүй тэр мөнгийг авч үлдэж яах чам. Би бол тэр хэсгийг үнэхээр ойлгоогүй. За тэгээд манай аав бол ажил хөдөлмөр эрхэлж байхдаа те би ингээд 4 амыг авч явах гэж энэ том байшин савыг ингээд авч явах гэж надаас та хэцүү байна би амар ядарч ийн гэл ингээд гомдлоо л гэдэг заяо. Цухалдаал тэрэндээ те ингээд өөрийнхөө ходоод руу хийх гэж байгаа хоол хүнсээ авах мөнгийг олж байгаа бэжиж тэрэндээ уцаарлаа цухалдаад тэгээ түүнд нь манай заам заа ингээд буруута тэгээ ингээд заам заал ингээд шивж болоог байсан бол бүх юм ингээд хэвий энгийнээрээ сайхан байх байсан юм. Гэтэл тэр энгийнээрээ сайхан байх амьдралынх нь бүх хүнд хүчээр ачааллыг манай заам заа ганцаараа нуруунд дээрээ үүрээд байгаа байхгүй тий. Тэрийг юусоо бодохгүй байгаа байхгүй. За ингээд санхүүгийн нөхцөл байдал бол нэг иймэрхүү. Тэгээд манай заам заа бол нөгөө нэг гэр бүлийнхэн дундаас зөвхөн дүү нь орж иж нөгөө өмөрөг нь цэвэрлээд ингээд ахтаа ингээд хоолунд өгöd байгаа учраас дүүн түүнийг ойлгож ийн, дүүн түүнийг хайрлж ийн, дүүн түүнийг шавж болсон ч гэсэндээ ингээд ах минь гэж намайг бодож ийн гэдэг юм бодолтой байсан чинь тэ дүүн бол ингээд өдөр болгон тогтмол цаг хугацаанд орж иж хоолоо өгдөг, тэр өрөө мөрөөг ингээд цонх моох сэлгдэг байж л тэ. Тэгсэн тийм яг тэр тогтмол цагт төхөөд ирэхлээр манай заам за дүүгээ айлгаж яхахын оронд гээд орон дагуур ороод ингээд шургацдаг байсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг өдөр дүүн тэ заам заг зүгээр ингээд цонхон дээр амраад нөгөө нэг орж ирэх хэвээр цаг нь арай болоогүй байж хахад дүүн ингээд гинт ороод ирдэг. Тэгж яхта заам заг харангуутлаа манай дүүн ингээд бүр чигшил зэвүүцлэн ингээ хүрээд те яг ингээ шижиг хүрэх гэдэг нь штэ яг тэр шижиг нь ингээ хүрээд орил чарлаад те уйлж майлаад ингээд би дахиж тэр өрөө рүү орж ингэж заам зад гэргорид ингэж хоолунд өгч чадахгүй нэ би түүнийг харахаас ч ихсэж гинэ гэж ингээ хэлдэг те. Тэнгүү тэр үед зам зад ингээд бүр нөгөө жоохон байсан үлдсэн тэр нэг сэтгэлийнх нь халуун дулаан гэрэл гээгээ гинт байхгүй болчихж байгаа хгүй те. Дүүмэн намайг хайрлж гин нэг ч гэсэн хүн намайг хайрлж гин гэж бодож исэн чинь тэр ингээд хайр дурлал биш. Тэ тэр зүгээр л ингээд дүүгийн одоо ах нь буцаад хүрээд ирнэ гэсэн тэр нэг үүрэг хариуцлагынхаа хүрээнд хийж исэн зүйл болж хувирж байгаа байхгүй юу. Энийг мэдэх бол түүнд маш гонхтой байсан тий. Одоо саяныг хүртэл ингээд ярьсан тэр нэг харьцуулалтын үйл явдал нь шүү дээ тий. Яг энэ үйл явдал дээрээс бол бид нэг том дүгнэлтэнд хүрж болж юм л да. Тэр нь болохоор манай заам заа амьд ахуйда тий хүдэр хүн байх хугацаанд хизээч зүгээр л тэр гэр бүлийн хүүн болохоор зүгээр л хүн болохоор зүгээр л оршин буугаагаараа хизээч хайрлагддаггүй байсан ингээд ил гарч ирж байгаа байхгүй юу. Түүнийг зүгээр л ингээд мөнгө олдог байсан болохоор түүнийг зүгээр л үр төлбөрөөр дардаг байсан болохоор түүнийг зүгээр л тэдгэр хүмүүсийг ая тухтай амьдруулах тэр мөнгө санхүүг ямар ч асуудалгүй зохицуулдаг гэсэн болохоор л гэр бүлийнх нь хайрладаг хүндэлдэг байсан байна тий. Яг үүнийгээ ч гэсэндээ заам заа ингээд амьд одоо хүн ахуудаа мэдэрдэг байсан байгаа байхгүй юу. Тэгж мэдэрдэг те тэр нэг дотоод хүсэл хэрэгтэй юм ингээд тэр нэг хайрлагдах хэрэгтэй мэдрэмж тэр бүх зүйлсүүд нь ингээд үргэлж дарагдаж одоо гадагшаа ил гарч чадахгүй явсараа байгаад манай зам заа ингээд бүр сүултээ шавж болсон байгаа байхгүй юу. Би энийг энэ номыг айгуу тийм маш сэтгэл хөдлөл өндөртэйгээр яриад байгаа юм шиг санагдаад байна. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс ингээд амар ядрах юм шиг санагдаад байна. Яагаад гэвэл ярьж байгаа би өөрөө ядраад байгаа болохоор. За тэгээ яг ингээд гол дүрийн аав ээж эмэгтэй дүү гуравчин бол гуруулаа ажил хөдөлмөр хийж эрхлэхээс өөр аргагүй болно тий. Яг гуруулаа ажил хөдөлмөр хийж эрхэлсэн ч манай зам цагийн олдог шиг хэмжээний мөнгө төгрөгийг ингээд сайн олж чадахгүй байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэндээ манай гуруулаа ажил хийж байгаа учраас гэр бүлийн одоо гэрийн хоорондын ажлуудаа ингээд сайн хийж чадахгүй байгаа учраас нэг гэрийн үйлчлэгч ингэж хөлсөлж авдаг тий. Тэнгүүтээ гэрийн үйлчлэгч бас нэг нийгэмд байдаг нэг хэсэг бүлэг хүмүүсийн төлөөлөл байгаа байхгүй тий. Амар хэрэг дуртай. Нөгөө нэг өглөө ажилдаа ирэнгүүтлээ шууд ингээл замзаагийн өрөөрөө ингээл явж ороод заяа. Юу болсон байна? Яасан байна? Нийсэн байна гэл ингээл амар хардаг. За үнэхээр амар хэрэг дуртай. Гэтэ нөгөө талаасаа манай заам зад бас те жоохон ч ихсэндээ би чинь нэг хүний хэргийг татхаар амтан байгаа юм биш үү гэдэг жоохон ч ихсэн ингээл мэдрэмжийг бас өгдөг байсан байхгүй. Тэр нь бас жоохон тэгтээ талархав штэ те. За тэгээ дээрэс нь эдгээр ингээд үйл явдлууд бол яг одоо ижил тавтамжтайгаар ижил ингээд утгуудтайгаар бол нэлээд одоо үргэлжлэн тэгж жагаад нэг 3 эрэгтэй түрээслэгч ингээд
гарч ирнэ. Тэр гурав бол энэ номын бас нэг гүн гүнзгий утгыг илэрхийлэхэд нэлээд одоо чухал үүрэг ролыг гүйцэтгэсэн байдаг. Хэдий гуруулаа ажил хийж байгаа боловч зам цагийн олж байсан шиг хэмжээний мөнгийг бол олж чадахгүй байгаа хгүй. Тийм болохоор нөгөө том байшингаасаа нэг хэсэг өрөө мөрөөг нь гурван эрэгтэйд ингэ төрөслүүлэхэр болдог. Тэгээ тэр гурав болол те нэг талаараа манай гурвын одоо санхүүгийн их үүсвэрийн нэг хэсэг болж байгаа хгүй. Те мөнгө санхүүгээр ингэж тэтгэж эхэлж байгаа гэсэн үг. Тэгээ бодоод үзэхлээр те яг ийм зам цагийн одоо нэг багахан хэмжээний орлогч юм шиг те зам цаг одоо бас л нэг төрлөөр нь ингээд төлөөлүүлж тэр номон дээр гаргаж ирээд байгаа байхгүй юу. Гэхдээ тэр 3 4 болвол ингээд маш одоо их өндөр шаардлагатай, маш муухай ааштай, тэ үргэлж ингээд эргэн тойрондоо байгаа хүмүүсийг нэг тийм мөндөгний хэлсэн дээр явуулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг нэг тийм ааштай хүмүүс байгаа байхгүй тий. Амар их ингээд дандаа цэвэрхэн байх, тийм ийм хоол идмээр байна. Хоол идж байхдаа хийл хөгжим тоглуулахыг ингээд хүсэж ин эдэр гэдэг өндөр шаардлагатай. Тэнгүүт энэ дээр ингээд бас нэг харьцуулалт гарч ирж байгаа байхгүй юу. Хэдийгээр манай зам за тэр гэр бүлийн бүх санхүүг өөрийнхөө нуруунд дээр авч явдаг байсан ч гэсэндээ хизээчтэй ингээд дүүгээсээ ахтаа хөгжим тоглоод өгөөч бичний тоглохыг ингээ гой сонсомоор байна. Тэгээ ээжээ би ийм хоол идмээрэн та хүүгийнхаа хүсэж байгаа тэр гой хоолыг ингээ хийгээд өгөөч. Тэгээ аава биний өдөр ингээ гэртээ амармаар байна. Намайг ингээ нэг амраагаад өгөөч. Би ийм юм хүсэж чинь би тэгмээрэн би ингэмээрэн гэдэг юм а хизээж илэрхийлж чаддаггүй байсан те. Яагаад гэхээр тэрийг илэрхийлчих юм бол ингээд нөгөө нэг ажил хийж ил хайрлагдаж ажил хийж иж мөнгө олж иж ил хүндлэгдэх тэр одоо хайр хүндэл нь алга болчих юм шиг мэдрэмж магадгүй төрдөг байсан баг л та тий. Энэ дэр бол мэдээч миний хувийн одоо үнцэг орон зай гараад ирлээ шүү. Тэгэнгүүт манай нөгөө 3 4 бол тийм биш те. Шал эсрэгээрээ яг л адилхан санхүүгийн их үүсвэр болж байгаа мөртлөнгөөсөө маш их шаардлагыг ингэж хүсдэг. Тэнгүүд гэр бүлийнхэнтэй тэнд ингэж зам заа хизээж хүндэлдэггүй байснараа хизээч ингэж харлаж байгаагүйгээрээ тэдгэр хүмүүсийг ингэж хүндэлж тэдгэр хүмүүст одоо маш том юм орон зайг өгч амьдруулдаг тий. Тэгээ ингээд эргэн тойронд явж хата дандаа нуруугаа ингэж бүхтэлгэж явж муухт жишээтэй байдаг ч юм уу тий. За тэгжсэн чинь манай хэд чинь нөгөө нэг 3 ингээд өрөөгөө түрээслүүлэхийн тулд тэр өрөөнд одоо түрээслэх өрөөнд байсан тавилгуудыг манай зам загийн өрөө рүү ингээд шууд оруулаад шидчихэж байгаа байхгүй тий. Тэгвэл манай зам зад чинь ингээд чөлөөтэй тогтоо явах тэр үгээр шалгаар таазаар явах ч тийм орон зай байж чадахгүйгээр ингээд улам хавчигдсан болоод улам ингээд хэцүү байдалд оруулаад байгаа байхгүй. Тэг нөгөө талаасаа хэдий ингээд нэг тавилга зүгээр тэр өрөө рүү оруулаад зам загийн орших орон зайг нь тавчуу болгоод байгаа юм шиг боловч нөгөө талаасаа тэ нөгөө зам загийн гэр бүл минь гэр минь гэж хайрлаж хүндэлж тэ миний гэр бүлийн орон зай гэж авч үздэг байсан газарт нь 3 ихтэй түрээслэгч ороод ирэнгүүт түүний тэр орон зайд нь ингээд өөр хүмүүсийн орон зай орж ирээд улам ингээд тавчуу мэдрэмж төрүүлээд байсныг бас тэр тавилгуудаар илэрхийлж байгаа байхгүй юу. За тэгээд гисэн чинь манай зам за тэгээ нөгөө ганцаардсан тэгээд нөгөө аав нуруу руу ихний хэсэг дээр алим шидсэн штэ тэр нуруу нь ингээд хөрх юмтай шархлаад идээлцэн тэгээд илжирсэн хоолундаа идсэн бохор заван өрөөнд ингээ амьдраа байжсэн чинь гинт нэг оройн тэгээд нөгөө түрээслэгч нар чи хоол идэж байхдаа дүүг нь хөгжим тоглохыг ингээ хүсдэг байхгүй юу те. Тэгээд тэр дүүгэн хөгжим тоглож байгаа чимээ ингээд гарахад манай зам за ингээд бүр өөрөө ирэхгүй ингээд тэр өрөөнөөс гараад дүүгийнхаа хөгжим тоглож байгааг ингээд сонсомоор болдог. Тэ аргагүй штэ тэн чинь ингээд дүүгээ аав ээжигээ гэр бүлээ хайртай хүмүүсээ хайртай орон зайгаа тэр дулаан уур амьсгал орчин нөхцөл орон зайг амар санаж битгэрж байгаа байхгүй. Тийм байсан болохоор зам заа ингээд шууд өрөөнөөс гараа явцсан. Тэгэд мэдээж тэр 3 түрээслэгчэд бол манай ах ингээд шавжуулаа хувирцсан. Тэгээ энэ өрөөнд байгаа гэж хинч хэлэхгүй штэ. Тэгэх юм бол тэр хүмүүс чинь тэ бохор заван санагдаад түрээслэхгүй байхгүй юу. Тэгээд манай зам заа гарч исэн чинь нэг ихтэй түрээслэгч нь манай зам заг ингээ олоо харцдаг байхгүй. Тэгээд тэрүүгээр чи ингээд бөө ингээд үүмэн дэгдэж байгаа байхгүй те. Та нар ийм амар бухар заваа амтан гэрте байлгаж исэн байна. Бид нар та нар түрээсийн төлбөр төлгөө харин ч баг ийм газар амьдруулж исэн бидний хуурам ихэлсэн та нараас бид нар мөнгөний хэмжлэн гэдэг ч юм уу те. Тиймэрхүү одоо комментуудыг ингэж өгч эхэлдэг. Тэгэнгүүт те нөгөө 3 түрээслэгч чинь ингээд яваад гэж аахгүй байхгүй болж байгаа. Тэгсэн чинь нөгөө эмхтэй дүү чинь те нөгөө Григори зам загийн өөрийг нь ингээд хүлээж авч байгаа хайрлаж байгаа намайг шавж болсон ч хүлэн зөвшөөрж байгаа гэж бодож исэн нөгөө дүүн те амар муухай комментиг хэлдэг аахгүй. Тэр нь юу гэхлээр те энэ бол Григори ерөөсөө биш ээ. Хэрвээ Григори
мөн байсан болвол биднийг шавьжтай амьдруулахгүйсэн. Шавьжтай амьдраад бид нэр хэр тогтохгүй хэцүүтэй нөхцөл байдалд амьдрахыг Григори мэдээд зүгээр л өөрөө яваад өгөх байсан гэж хэлдэг байхгүй тий. Энэ дээрээс тэ дүүн ч гэсэндээ ахыгаа өөрийгөө золиослон барин гэр бүлийнхаа төлөө л амьдардаг гэдгийг мэддэг байсан болж таарч байгаа байхгүй юу. Тийм мөртлөнгөөсөө хизээч ах минь та ядарч гинөө гэж нэг ч удаа асууж лавлж тэр хүнийг дотоод мэдрэмж сэтгэлийг нь ухаж түнхэж үдээгүйсэн байгаа байхгүй юу тий. Амар гомдмор. За тэгээд нөгөө тэрүүгээр дүүрэн ингээд юм болоод те манай заамзаа болвол тэр нуруун дээр байгаа алимтай шархнаас илүүтэй гүн гүнзгий сэтгэлийн шархыг тэр дүүгийнхаа үгнээс ингээд сонсчихж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хоолунд муутай ганцаардсан тэр өрөөнд гав ганцаараа ингээд амьдэрсэн тий арай гэж ингэж би хаана өвдсөн ч гэсэндээ ингээд тисжийсэн тэр нөгөө ихтгэл сэтгэлийн нэг жижигхэн утас ингээд бүр тэр өчөд ингээд тасарчж байгаа байхгүй юу. Тэгээд тэр өдрийн маргааш нь манай заамзаа ингээд гэр бүлийнхнийгаа хайрлсан халуун дулаан сэтгэлээ тээсээр ингээд бурхан болдог. Яг угсаа номон дээр ингээд бүр төгсгөлд нь ингээд бичсэн байдаг байхгүй юу. Григор гэр бүлийнхний халуун сэтгэлээр хайрлан турсан. Болдог бол бушуухан далд орхсон гэж тэр дүүгээсээ ч илүүтэй хүсэж байв. Цамхагийн цаг өглөөний 3-ыг заатал Григори өрөөндөө тийнхүү нам гүмхэн хэвтжээ. Түүнийг сэртэл цонхны цаана үүр гэж байлаа. Төдөлгүй толгой нь алгуурхан сулбайн унжсаар Григори эцсийн амьсгалаа татлаа. Ингээд манай Григори нас бардаг юм аа. Хөрх юмдан. За тэгэнгүүттэй ингээд нас бараад шууд ингээд өвөл тууж ман дуусахгүй те гэр бүлийнхний амьдрал цаашаа ингээд үргэлжилж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь гэр бүлийнх нь ингээд замзааг өгсөн чинь те ингээд гунж шаналхгүй, гутрахгүй, түүний ардаас харамсахгүй бүр ингээд баярлаад тэр гурав ингээд галт тэргэнд суугаад агаар салхинд гарах болдог байхгүй тий. Тэг ингээд агаар салхинд гарах гад ингээд галт тэргэнд явж байхдаа тэр гурав амьдралаа хүүрнэ штэ гинт. Гуруулаа ажилтаа юм чинь нэр нь л бид нар ингээд амьдрал маань хамаагүй гэрэл гээтэй бэ шүү. Хідүүлээ одоо ирээдүйд ингэж тэгж амьдрий. Одоо тийм юм хийж ингэж бүтээе гэж хэлээд тий. Тэгээ ингээд ном тууж маань ингээд дуустдаг. Энэ бол ингээд одоо тэг гэр бүлээсээ тийм амар их комментиг, тийм муухай комментиг аваад тий насан туршдаа ингээд өөрийнхөө хүслийг ингэж хязгаарлуулж амьдрсан мөртлөнгөөсөө тэгтээ тэр хязгаарлуулж амьдрах сонголтыг тэр хүн ингээд өөрөө хийсэн байгаа байхгүй тий ингээд гэр бүлээ ингээд өрнөөс гаргахын тулд одоо биел хөдөлмөрлөх юм байна аав ээж дүүгээ яах юм биел хөдөлмөрлөе биел хий инэ тэрэ гэл тий. Яг гисэн ч түүний тэр шийдвэрийг түүний тэр өөрийгөө золин барин амьдарж байгаа тэр амьдралыг нь гэр бүл нь ядаж ингэж бодож ингэж хайрлаж тэ түүний төлөө ядаж жоохон ч гэсэн гимшил мэдрэг байгаа байхгүй юу. Тэ ингэж одоо амьдраад эцэс сүлт нь шавж болж хувраад хинт ч хайрлагдахгүй тэр чигээрээ явж байгаа. Ингээ ганцаардал дунд гэхдээ ганцаардал дундаа маш нам гүмхэн өөрийнхөө дотоод сэтгэлдээ гэр бүлээ хайрласаар стил гэр бүл нь түүний хувьд номер 1 байсаар ингээ бурхан болж байгаа байхгүй юу. Айгу маш өрөвдмөр. Тэгээ энэ ном бол ер нь хүн бие мах бодийн хувьд шавж болж хувраад байгааг яруу одоо тодор ингэж илэрхийлж төрслээд байгаа тийм ном ерөөсөө биш байхгүй те. Энэ бол хүн байх утга учир нь шавж болцоход байгааг одоо маш гонигтайгаар урнаар ингээ илэрхийлж байгаа ийм ном байхгүй юу те. Тэнгүүт одоо ингээд бид нар бодох нь шүү дээ. Яаж бид нар шавж болохгүй амьдрах юм? Тэгээ яагаад ер нь ингээд шавж болоод идэх юм? Энэ номны одоо үйл явдлын хувьд бол гэр бүлийнхаа төлөө ингээд амьдарсаар хагаад өгчөж юм л да те. Гэхдээ гэр бүлийнхаа төлөө амьдрах биш одоо нөгөө талаас нь хэдүүлээ одоо өөрсдийнхөө амьдралд өнөөгийн нийгэмдээ одоогийн амьдарч байгаа орчин нөхцөлдөө жоохон тааруулж хэдүүлээ бодъё л доо те. Тэнгүүт ингээд түрүүн би бичлэгийн ихэнд ингээд хэлсэн шүү дээ тий. Хүн ингээд өөрийнхөө хүсэл мэдрэмжийг ингээд сонсохгүй таг нуугаад таг түүнийгээ өөрийнхөө дотор ингээд гацаагаад байж байгаа үед хүн маш их ганцаардлыг мэдэрдэг байхны. Хүн бол ингээд гав ганцаараа байж байгаа үедээ ганцаарддаг бол ерөөсөө биш байхгүй тий. Тэр хүн ойлгогдохгүй байгаа үедээ, сонсогдохгүй байгаа үедээ
тэг бусад хүн түүнийг хэр их хичээж байгааг яг үнэн бодит байдлаар нь харахгүй байгаа үед хамгийн чухал нь тэр хүн өөрийнхөө амьдралыг жоохон пауз аваад би юу нэг хэний төлөө амьдраад байна, энэ юу миний амьдрал мөн үү би яг өөрийнхөө амьдралд өөрийнхөө төлөө юу хийгээд байна гэдгээ эргэцүүлж бодож тунгааж чадахгүйгээр ингээл бүр цаг тутам ямар ч паузгүйгээр хөдөлмөрлөл байгаа үед бурнаут болж ийн, бурнаут нь цаашлаад ингээд шавж болоод хувирж ийн. Тэ амар их ганцаардал байгаа учраас тэр хүн өөрийгөө сонсоод өөрийгөө ойлгоод байгаа мөртлөө илэрхийлж чадахгүй шүү дээ. Эргэн тойронд байгаа хүмүүс өөрийгөө ингээд хилээд ахт нь зүгээр л бархиран гэж хүлээж аваад байна шүү дээ. Ийм ч учраас ингээд Кавка ганцаардлыг тэр их ингээд дотоод сэтгэлийн түгжээнийг тэр түгжээн дотроо хашгирж байгаа хашгирааныг шавжаар илэрхийлээд байгаа байхгүй юу. Хувирал ном надад ийм оршихуун хямралд оруулсан гэдэг байгаа шүү дээ. Оршихуун хямрал гэдэг маань би ингээд өөрийнхөө амьдралыг question хийх. Өөрийнхөө би ер нь яах гэж амьдраад байгаа юм те. Би Норвеги ертөнцийн дээр яг ямар утга учирыг ингээд тээж энд ирсэн гэдэг тэр амар том асуултыг надаа ингээд өгж байгаа байхгүй юу. Яагаад гэж байгаа юм гэхэлэр хүн ингээл те гэр бүлийнхаа төлөө ингээл амар хөдөлмөрлөөл те гэр бүл маань миний утга учир, миний амьдралын утга учир гэл манай Григори Замза хөдөлмөрлж исэн чинь тэр хүн нөгөө нэг ингээд үүрэг ролоо гүйцэлдүүлж чадхаа байсан чинь тэр хүний үнц нь гэр бүлийнх нь төвшин ингээд бүр шууд байхгүй болчихж байгаа байхгүй юу. Ингээд бодоод үзэнгүүтээ би ингээл одоо юу гэдгийг тухайн үед оюутан байсан шүү дээ. Би ингээл хичээл номоо ингээл амар дидик хийгээд амар хийгээл ингээл байжсэн чинь би ингээ хичээлээ хийхээ болчих юм бол юу болох вэ? Би ингээл сургуулаа төгсөөл амар гоё ажилд ороод ингээл гоё биеэ дагаал гоё амьдрын ингээл бодож исэн чинь би ингээд ажилд орохгүй байх бол надаа юу болох вэ? Манай гэр бүлийнхэн намайг яаж хүлээж авах вэ? Инээ тэрэ би ингээд ажил хийхгүй байх юм бол нийгэмдээ ямар байр суурьтай хүн болох вэ? Хүмүүс намайг яаж хүлээж авч надаа яаж харьцах вэ гэдэг одоо тиймэрхүү асуултуудыг амар асууж эхэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэр асуултуудыг асууж яхад би би энийг хийхгүй бол яах вэ? Хийхгүй бол яах вэ? Хийхгүй бол яах вэ? Тэгхгүй бол яах вэ гэдэг юм үйл үгийг асуугаад байгаа байхгүй юу? Тэгэнгүүтдээ нөгөө талаас би дараа биш болчвол намайг хүмүүс яаж хүлээж авах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Дараа биш болчвол буюу дараа гэж юу нь яг хийм бэ? Одоо миний нэрийг дараа гэдэг багхгүй те. Өөрийгөө танилцуулаагүй л юм яриа яваад байдаг. Тэнгүүд дараа биш болно гэдэг нь яг би юу хийхээ болвол дараа биш болох вэ? Ингээд бодоод эхэлсэн чинь нөгөө нэг намайг ингэж тодорхойлох, намайг зүгээр л дараа болохоор ингээд хайрлна гэдэг нь ер нь яг би яг юу болохоор, би яг хэн болохоор, намайг юу хийдэг болохоор хүмүүс ингэж зүгээр л дараа болохоор хайрлах юм бол ер нь намайг дараа болохоор л ингэж хайрлаад юм болов уу? Өнөөдөр ингэж амар том асуултуудыг ингэж асууж эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд тэр чинь нөгөө тэр асуултаа би өөрөө хариулж чадахгүй, эргэн тойрны хүмүүсээсээ тэр асуултыг асууж чадахгүй учраас өөрийнхөө хоршихууд ингэж би бүр question хийгээд байгаа байхгүй тий. Тэг ингэж нөгөө хоршихуун хямралд орно гэдэг чинь бүр яг ингэж би чи ер нь ингэ ямар ч утга учиргүй хүн юм биш үү? Би чи ер нь ямар ч үн цэнэгүй хүн юм биш үү те? Би ингээд ер нь бараг өвхөд өгөх юм бол ингээд гардгүй юм биш үү? Эдэр гэдэг тийм маш хүнд бодлоодыг бодоход хүргэдэг зүйл бол оршихуун хямрал ахгүй юу те? Би бүр үнэхээр яг 2 дугаар курс 3 дугаар курстэй яг тэр хямралыг бүр амар туулсан байдгаа. Би бүр ингээл те өхмээр санагдчихсэн үеуд ингээ одоо байдаг. Юун сэн тэр үедээ тэр санагдaltaа автчихаагүй ингэж би одоо баярлдаг штэ. Тэгэнгүүт ингээд яг эдгээрийг ингээд бодож явах үед бол тухайн үедээ би хариулт олж чадаагүй. Гэтэ ингээд багаар ингээд хичээлээ хийгээлсэн би тэнд ингээд ерөөсөө амьдрал гэдэг тэр нэг амар том урсгалд би ингээд тэр урсгалаасаа хазааж гараад амьдралын тэр том галоос ингээд гараа явчаагүй амьдралдаа ингээд хүрхэн амт ингээд урсаал яваад исэн байхгүй юу. Тэгэж урсаж явж байхдаа ингээд миний ойлгосон нэг зүйл нь юу байсан гэхлээр амьдралын утга учир гэдэг зүйл бол ерөөсөө ингээ маа гэд өгцөн зүйл угаасаа байдгүй юм байна. Хүн зүгээр тэрийг өөрөө бүтээд юм байна. Тэ амьдрал гэдэг угаасаа л зүгээр л ингээл цаг хугацаанд хизээч зогсдоггүй ингээл урсаал байдаг зүйл байгаа байхгүй. Тэнгүүд тэр урсаал байдаг цаг хугацаанд өөрийнхөө хэмнэлээр ингээд урсаад явахыг хэлж байгаа байхгүй тий. Тэгээ өөрийнхөө хэмнэлээр урсна гэдэг амар чухал том ойлголт заяа. Одоо би тэрийг тайлбарлаж өгнө. Тэгэнгүүт штэ
тэр нөгөө хүний амьдралын утга учир гэж яг юу юм бэ гэдээ ингээд асуугаад байгаа тэр үедээ би яг нэг тодорхой нэг асуулт тодорхой нэг хариулт аммаар нь штэ тий. Тэнгүүт ингээд хүмүүс ер нь юу гэж хариулаад байдаг гэсэн гэхлээр хүний амьдралын утга учир гэдэг бол нэг болвол те ингээд санхүүгийн доктортай байдалд амьдралд те ингээд гэр бүлтэй нөхөр хүүхэдтэй тэг хүүхэд нь ингээд сүлдээ эмэгтэй хүний ингээд амьдралын утга учир болоод ингээд угаасаа явдгаа. Чи тэг хүүхэдтэй болохоор угаасаа амьдралын утга учирыг ингээд ойлгоноо эдэр гэж надад хэлдэг байсан заяа. Тэгээ ер нь бол манай Монголын нийгмийн хувьд амьдралын утга учирыг дийлэн хүмүүс яг тэгжил хүлээж авдаг шүү дээ. Тэгээ энийг бол би ингээд тэр оршихуун хямралыг туулж байх явцдаа худлаа зүйл юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн байдаг. Яг хүний гэр бүл бол хүний амьдралын утга учирын яалтчгүй нэг хэсэг нь бол мөн гэхдээ амьдралын утга учирын эцсийн цэг бол ерөөсөө биш юм аа. Тэр бол зүгээр бүхэл бүтэн тэр амьдралын нэг хэсэг юм аа гэдгийг одоо ойлгосон байдгийн. Тэгэхэд бол миний энэ ном болон энэ үлзий төгсөн энэ номноос сэдвлэж бичсэн аквариум гэдэг эссе бол тэг өгүүлэг бол надаа айгу тус нэмэр болсон байгаа аахгүй юу тий. Тэнгүүдтэй ингээд амьдрал яж захтай амар сүртэй яриад ах юм аа. Амьдрал гэхээр нэг сүртэй сонсогдоод ах юм. Гэтэл ялцчихгүй одоо ингээд манай муур миний хажууд ингээд байж байгаа чинь л бас амьдрал шүү дээ. Би өнөөдөр ингээд подкаст хийгээд яриа сууж байгаа гэдэг чинь бас амьдрал ахгүй юу тий. Тэгэнгүүтээ штэ хүмүүс ингээд амьдралын утга учир бол ингээд гэр бүл эмэгтэй хүнд бол хүүхэд төрүүлэхэд бол амьдралын утга учир ингээд билээд ирнэ мэрнэ гэдэг тэр комментууд нь өөрсдөө нэг төрлийн тийм нийгмийн шахалт, нийгмийн дарамт юм байна гэдгийг би ойлгосон юм. Тэгээ яаж юм гэхлээр штэ тэр одоо миний одоогийн ойлгосноор бол амьдралын одоо тэр нэг утга учир гэдэг чинь би ингээд нэг тэр тухайлсан амьдарч байгаа орчин нөхцөл цаг хугацаагаа бүрэн дүүрэн мэдрээд тэ ямар нэгэн яарсан мэдрэмжгүйгээр маш тайван мэдрэлийн системтэйгээр тэр бүх орчин нөхцөлтэй тэр айдас байсан ч төгшүүр байсан ч яарж байгаа яаралттэй ажил төрөл алдаа эндэгдэл аз жаргал хайр дурлал тэ юу байдیں۔ Тэр бүх зүйлсүүдийг нэг сайхан амьсгаа авч агаад нэг сайхан бүрэн дүүрэн мэдрэх тэр мэдэрч байгаагаа ухамсарлах болвол миний хувьд одоо миний амьдралын чухал утга учир үнцэн болж хувирж байгаа байхгүй тий. Жишээлбэл зүгээр л ингээд гоё бид нар гадаа суужсэн чинь бороо орлоо гэж үт тий. Тэгсэн чинь ингээд бороо орохоос өмнө амар гоё чийг үнэртлээ. Тэр чигийг ингээд бүр гизээд үртэл ингээд амьсгалаад биедээ шингээгээд тий тэр чигийн үнэр чинь хүний мэдрэлийн системийг угаасаа тайвшруулдаг тийм фигмент агуулдаг гэж байгаа байхгүй юу. Түүгээрээ би ингээд мэдрэлийн системийг гоё ингээд тайвшруулад тэгжсэн чинь борон тусал ингээд миний тухан дээр ирээд туслаа. Тэгсэн чинь би нөгөө борон туслыг чинь мэдэрлээ те. Под гэл нийгэм тусалсан чинь миний тухан дээр хүйтэн, нойтон мэдрэмж мэдрэгдлээ. Тэгээ бийжсэн чинь миний хацар дээр туслаа. Би хацар дээрээ яг ижлэх тийм хүйтэн, нойтон мэдрэмж мэдэрлээ. Ингээл тэрийг би алгаа туссан чинь бороо ингээл багаар ширүүсээ шиврээ бороо болоо те. Миний арсны ийдэс бүхэн тэр борон туслуудыг ингээ гоё мэдэрж байна. Би дараа төрөл гэж зүйлд надад дахиад байгаа ч үгүй ч үү. Байсан ч би өнөөгийн энэ амьдралаа санаа ч үгүй ч үү. Тийм болохоор яг одоо байгаа цаг мөчөө би ингээ амар гоё бүрэн дүүрэн мэдэрч хайрламаар байгаа хгүй юу. Тэнгүүд ингээд хүний амьдралын тэр нэг утга учир гэдэг зүйл угаасаа ингээд би одоо насан туршдаа тэгэл бороог мэдрээл насан туршдаа тэндээс үнцийг мэдрээд амьдраад ахгүй штэ. Насан туршдаа зүгээр тэрийг би мэдэрнэ. Гэхдээ түүнийхээ хажуугаар миний амьдралын үнц нь амьдралын утга учир ингээд зүгээр нэмэгдээд явах байхгүй юу те. Би ингээд хүн тайртай боллоо. Тэр хүнээ ингээд би хайрлаж чинь. Тэр хүнээрээ би хайрлагдаж чинь. Тэр мэдрэмжийг би мэдэрж чинь те. Ямар гоё энд ингээл нэх гоё хөөрөл. Тэгэл ингээл тэр хөөрлийн дараа хөөрөл тайвшраал ирсэн чинь амар гоё дулаахан мэдрэмж. Тэр хүний гар нь ямар дулаах юм. Тэрийг мэдрэх ямар гоё зөөлхөн те ямар тухтай тэм нэг амар аюулгүй мэдрэмжтэй тэр мэрийг би тухайн мөчтөө ингээ бүр толтол нь мэдэрмэр штэ тэ. Яг ингээл бүх зүйлийг ингээл гоё мэдрээд ингээд амьдрмаар байгаа байхгүй юу. Тэгэл ингээл гоё дэлхийгээр гоё аялал тэ. Зүгээр гоё ажил хийгээл мөнгө олоод тэр олсон мөнгөөрөө дэлхийгээр ингээл гоё аялал тэгээ явж байгаа л ингээл зүгээр л амьдралын цаг хугацаанд болоход нөгөөнийг том хүмүүсийн хилээд байдаг тийм эмхтэй хүүхэд гарахаар ингээд амьдралын үнцийг мэдрэгддэг юм бол би тэрийг чинь зүгээр л яг
миний цаг хугацаа болсон юм шиг мэдрэгдсэн үедээ хүүхдтэй болоод тэгээд тэр хүүхдийн мэдрэх аз жаргалаа би тэр тухайн үедээ ингээд мэдрий. Одоохондоо би бол зүгээр ингээд подкаст хийж яхад миний чихийг яаж өвтгөж байгааг би ингээд мэдрий тий. Нэг иймэрхүү зүйлийг ингээд мэдрэх болвол надаа ингээд их тийм амьдралын утга учир юм шиг ингээд санагдчихж байгаа байхгүй юу. Тэгээ амьдралд ингээд гонхтой хэцүү зүйлс ингээл тохиолдсон амьдрал бол мөнх биш хайртай хүмүүс нас барна бурхан болно тий. Энэ бол амьдралын зам. Тэгэл тэрийг зүгээр л яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, миний сэтгэл амар өвдөж байгааг, тэр хүмүүсийг санаж байгааг, битгэрж байгааг би зүгээр ингээд мэдрэх, тэрийгэ хүлээн зөвшөөрөх, ухамсарлах гэ тэр бүх зүйлсийг ингэж гоё мэдэрч амьдрмаар юм л та. Тэгээ ингэж амьдрах юм бол ингээд шавж болохгүй юм шиг санагдаж байгаа байхгүй тий. Угаасаа яаж шавж болох юм? Би ингээм амар тайван аз жаргалтай тий. Амар тайван биш хэцүү байсан ч тэр хэцүү байгаагаа би мэдэрч хүлээн зөвшөөрч амьдарч байхад тий. Yes. And that's it. За тэгээд өнөөдрийн бичлэгний хувьд бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд хамгийн чухал эцсийн дүгнэлт тий. Өөрийнхөө дотоод мэдрэмжүүдийг ингээ гаргаж ирч чадахгүй байх юм бол гаднаас авах тэр мэдрэмжүүдийг хүн угаасаа ингээд мэдэрч чадахгүй тий. Мэдрэлийн эсүүд чинь дотоод мэдрэмжүүдээ ойлгох гэж ингэж арзалдж яхад тий юун гадны мэдрэмж наадха түр бэж эхлээд өөртөө учраа олоо тий гэж байгаа байхгүй тэнд. Тэгэхээр эхлээд хүн ингээд өөрийнхөө тэр нэг дотроо байгаа ингээд мэдрэмжүүдийг жоохон ч ихсэн ингээд багаар гаргаад гадагшлуулад тэр нэг ганцаардлын мэдрэмжүүдээ ингээд байхгүй болгоод үүнийхээ дараа гадаад очноос авах тэр гоё мэдрэмжүүдээ ингээд мэдрээд аваад тий үнэхээр өөртөө шахалт прешэр ингэж мэдрээд тэр нийгмээс ирж байгаа дарамт шахалтын хүрээнд ингэж амьдрмаар байгаа болвол түүнийгээ ч гэсэндээ ингээд тултал нь мэдрээд ингээд амьдрах хэрэгтэй гэж би бодож байна. Тэгээд одоо миний энэ Франц Кафкагийн тухай энэ хувирлын тухай хийсэн 3 жилийн өмнө ингээд хийсэн нэг бичлэг байдаг байхгүй юу? Тэрийгээ би өнөөдөр энийг хийхээс өмнө үзсэн. Тэгсэн чинь хүрхэн амтаа ингээд номоо угаасаа ойлгоогүй. Тэгээ номынхаа бичлэгийнхаа төгсгөл угаасаа хэлж илээ. Би угаасаа ойлгоогүй гэдэг. Тэгэнгүүт ингээд тэр үедээ тий Франц Кафкаг ингээд Франц Кафкагийн битсэн Замзаг гэдэг дүрийг зүгээр шавж болоод хувирсан байна гэж бодсон байгаа байхгүй юу? Одоо ингээд эргээд энэ номоо ингээд бодглохлоор хөөрхий дөө ингээд дотоод мэдрэмжүүдээ төгжиж тэр дотроо бачуурч тэр хашгираан дундаа ингээд байсаар байгаа тэр нь ингээд бүр burn out болоод тий тэг ингээд түүнийг хинч хайрлахгүй байгааг зүгээр privilege болгож ингэж хүлээж авч ингэж амьдарсаар байсан байна. Одоо би бол амьдралдаа тэгж амьдарч би бол заамзаа гэргороо ерөөсө болмооргүй байна. Би бол ингээд тий амьдралдаа зүгээр ингээд пауз аваад ингээд гоё тайван сайхан амьдраад хийх ёстой юмнуудаа ингээд хийгээд хийхдээ сайхан тайван хийгээд ингээд амьдрмаар байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ үрээд ингээд миний номны тухай бичлэг маань дуслаа. Тий анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ ямар ном ярихаа мэдэхгүй байгаа ч дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Үлзий төгсийн аквариум гэдэг нэг өгүүлэг бас байдаг. Тэгээ энийг бол яг энэ Франц Кафкагийн хувирал туужаас сэдвлээд ингээд бичсэн өгүүлэг баггүй тий. Тэнгүүд энэ дээр бол ингээд бас яг им өөрөө яг юу хүсэж байгаагаа мэдгүй ингээл амар их амьдралтай энэ гол дүрийн эмхтэй ингээд загас болоод хувирчдаг. Үнийг өглөө зэрсэн жил ингээл загас болоод юм хайрстай загас болчдаг. Гэхдээ тэр бас ингээд Григори Замзаг бодох юм бол гэрийнхэн загас болсныг нь мдээгүй ингээд алга болцсон гэж бодоод ингээд хайгаад байдаг байхгүй юу? Тэнгүүд ингээд манай эмхтэй болвол те тэр загас болсныхаа хойно ингээд амьдралдаа ингээд яг пауз авч үзэж байгаа байхгүй юу? Нөхөр нь ямар хуу ааш аран шинтэй хүн байсан бэ гэдгийг загас болсон хойноо бүр илүү таньж мэдэж эхэлж байгаа байхгүй. Өөрийнх нь бүр мэдгүй байсан зан гаран шингууд гарч ирнэ. Хүүхдүүдээ надаас төрсөн учраас хүүхдүүд маань одоо ийм л зан гаран шинтэй гэж бодчихсон чинь бүр шал өөр зан гаран шинтэй. Хүүнтэй математика хий инээ дээрээ гэл хүүг амар шахдаг байсан чинь хүүн шүлэг бичдэг болж таардаг. Хүүн уран зохиол туртай болж таардаг тий. Гэх мэтчлэн ингээд тэр хүн ингээд загас болж хувраад өдөр тутмынхаа тэр маш завгүй амьдралын хэмнэлээсээ жоохон ч ихсэн ингээд пауз авсан чинь
маш олон зүйлийг мэдэж авдаг тий. Тэгээ буцаад хүн болж хувираад гэрийнхэндээ ингээд нөгөө нэг хүн дөрхөөрөө ингээ ирээд тэгээ юу болсон яасан гэл ингээд жоохон ярилцаж мэрилцал ингээл байжсэн чинь манай хүн дээр буцаад дахиад нөгөө Григори заамзаа чинь хүрээд ирдэг байхгүй юу. Тэгээ тэр удаа ингээд тэр үедээ ингээд Григори заамзаа асууж байгаа тий чи ингээд буцаад заах болох уу чи буцаад надтай цуг ингээ явах уу гэсэн чинь манай эмэгтэй тий тэгье би явъя. Тэ энэ удаадаа би ингээд өөрийнхөө нөгөө шилэн хоргыг бүр улам жижигхэн болгоё гэдэг тий. Үүгээрээ бол тэр хүн юуг илэрхийлж байгаа юм гэхлээр тий том байгаад тэг хүн ингээд тий тэр том ингээд дөрөөрөө байрны ингээд амьдраад эргэн тойрны хүмүүсээ таньж чаддгүй юм байна тий. Тэг би ч гэсэндээ шилэн хорго маань том байгаад би тэр дотор ингээд өөрийгөө таньж мэдэж чадахгүй юм байна. Тийм болохоор би ингээд шилэн хоргоо жижигхэн болгоод би өөрийгөө таньж мэдье. Тэг энэ аялалд ингээд намайг дагуулад яваач. Би одоо ингээд бүр илүү гоё яг өөрийнхөөрөө энэ аялалд тагч би юмар байна гэдэг ийм өгүүлэг байхгүй юу тий. Тэг яг энэ дээрээс энэ үлзий төгсийн дээр аквариум гэдэг энэ нүдний шилэнд үлдсэн зургууд гэдэг өгүүлгийг уншаад энэ хувирлыг одоо бүр илүү л их ойлгож байгаа юм л да. Яалтчгүй хүний амьдрал гэдэг бол ингээд нэг тийм өөрийгөө хайж олох тийм нэг аялал байгаа даа байхгүй юу.